Сайн байцгаана уу. Өнөөдөр бид Навандра хийдийн түүхтэй товчхон танилцсанаа. Нашандра хийд нь Буддын сургаал номлолыг сударч дэлгэрүүлжсэн дэлхийн хамгийн эртний их сургуулиудын нэг юм. Энэ хийдийг манай эхний 5 дугаар зуунд Энэтхэгийн хаан Кумарагувтай байгуулсан бөгөөд одоогийн Энэтхэг улсын бахаар мужид огшиж байжээ. Эрт үед Төвд, Хятад, Солонгос зэрэг олон орноос шам хургууд ирж энд ном судалдаг байсан. Нийгэмгүйд Нашандра хийдэд 1500 гаруй багш, 10,000 орчим шав суралцж байжээ. Хятадын алдарт Шамс Язан энд суралцж, Нашандрагийн тухай түүхийг дэлхийд тэмдэглэн үлдээсэн байдаг. Нашандра хийд олон зууны турш Буддын сургаалыг дэлгэрүүлсэн их эрдмийн төв байсан. Өнөөдөр Нашандрагийн туурын дэлхийн үнэт өвд тооцогдож, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна. Энэтхэг улсын засгийн газар одоо хүртэл Нашандра хийдийн маш сайн ажлыг үргэлжлүүлсээр байна. Эвэн санааны олон мянган мэргэд бандита нарын сууж, сэтгэл үүсгэж, хоосон чанарыг онж, гээрлийн хотгийг олж исэн түүхтэй орон бишээ. Дээрээс мэргэдийн хүнд дэлгэр угаанах сонсъё. Сайн замаг даган явбал сэтгэл амгалан уршно.